Сайн байцгаана уу янз байна. За. Тэр эзэн ер нь бол би бурхантай үргэлж ярьдаг. Тэгээд Ариустай бол бүр их ярьдаг. Тэгээд Иесусээр ч гэсэн дүүрж Иесусээ гэж үглэн ер нь бараг л дандаа ганцаараа байж байгаа бүх үедээ л бараг ярьдаг байх гэж бодож байна. Тэгээд та бүхэнд өнөөдөр өчтөр хоёр бурхан энэ ч бүжиглэхтэн гэж хэлсэн. Хөөрөн баясан бүжиглэхтэн гэж хэлсэн. Тэр 7 хоногийн өмнө бас Мирам гэж дуудсан. Тэгээ Мирам гэж юу гэсэн үг юм бэ гэхээр Йошуагаар хайрлагдсан нэг гэсэн утгатай үг л дээ. Йошуа гэж Яхавагаар бас хайрлагдсан гэсэн утгатай үг. Эзэн бурхнаар. Тэгэхээр Йошуагаар Есүсийг хэлж байгаа. Есүсээр эзэн бурхнаар хайрлагдсан нэг гэж. Тэгэхээр 11 хчиг Мирам гэдэг байсан. Тэр хүмүүс бол Мирам Есүстэй гэд Мирам Мосотой барьцсан гэдэг утгаар нь хэлдэг байсан боловч яг үндэ Мирам бол эмэгтэй иш үзүүлэгч байсан байгаа. 11 ихч иш үзүүлэгч Мирам гэж хэлж байгаа. Тэгэхээр үнэхээр иш үзүүлэгч Мирам гартаа хингэрэг авахад бүх эмэгтэйчүүд түүнийг даган хингэрэг авч бүжиглөө гэдэг. Тэгэхээр энэ хэрэг яагаад намайг босож бүжгэл баярлахтун гэдэг үг ханаас эхэлснийг хэлье л та. Тэгэхээр миний төрсөн өдөр бол их онцгой 10 сарын 4 төрсөн хүн би. Тэгээд 10 сарын 4 10:04 гэдэг тоо өөрөө тэнгэрлэгчийн тоо л доо. Тэгээд миний төрсөн өдрөөр миний ханы хайртай аав насарсан л да. Үүнээс болоод бид миний төрсөн өдрийг тэмдэглэхгүй нэлээд унтсан. Одоо баг 20 жил болж байгаа. Тэгээд яг төрсөн өдөр болохоор л одоо хань минь гинт ингээд сонирн болж өөрчлөгддөг тийм байгааг би анзаарсан байгаа байхгүй. Тэгээд би одоо хүн өөр юм наваагаа бодоод ингэж энэ гэж бодоод байсан чинь 3 жилийн өмнөөс энэ сүнс гэж илчлэгдсэн надад. Ягаад гэвэл бүр ханы минь аавыг хулгаасан тэр миний баяр баясгалан тэр баяр хөрийг хулгаасан тэр сүнс байна гэдгийг анзаарчихсан. Тэгээд би ер нь төрсөн өдрөөс баярлж чадахгүй ханыгаа эвгүй байдалд оруулчихна гэж боддог байсан л да. Тэгээд баярлан тэмдэглэж гэж нэг тийм санаа зовдгоо дандаа ер нь өөр өдрөөр ч юм уу тэмдэглэе гэж боддог. Тэгээд нэг бол урагшаа эсвэл нэг хойшлуулж тэмдэглэдэг л дээ. Тэгээ энэ удаа ч гэсэн бас хойшлуулаад тэмдэглэе гэж бодсон. Тэгсэн чи эзэн баярлан хөөрөхтөн баярлан бүжиглэхтэн гэж үг хэлсэн. Тэгээд яагаад баярлан бүжиглэхтэн гэж байгаа юм бэ? Би яаж баярлж бүжиглэх вэ гэж бодсон байгаа. Тэр хүний амьдралд энэ тохиолдсон ялангуяа баяр баясгалантай өдөр нь гониг гутрал болсон үед ялангуяа цагаан сараар ч юм уу шинжилээр хин нэг нь асуурахын тэр үед маш хэцүү байж олон жилээр тэр үргэлжилдэг байж байгаа. Тэр бодос ус энэ нэг одоо хүсдэг байгаа. Таны баяр хөөргийг хулгайлах гэж бидний ямар амгалан хулгайлах гэж хүсдэг. Тэр энэ үед бид нар амьд байгаа хүмүүсээ бодно. Амьд байгаа хүмүүстэйгээ хамт зориулж тэдгэр баярыг түтэг тэмдэглэж сурах хэрэгтэй гэсэн үг. Эсэргүүцэж буцраас сүнсийг эсэргүүцэх хэрэгтэй. Таны баяр хөөргийг хулгайлж байгаа сүнсийг. Тэгэхээр Мирамыг харах юм бол Мирам эзэнд дуулж байгаа байхгүй. Эзэн дуулан бүжиглэж байгаа. Хингэрэг аван. Тэгээд ганцаараа биш хүмүүстэй бүжиглэж байгаа. Тэгээд эзнийг иш үзүүлэг хийж байгаа. Тэгээд яаж баярлаж хөөж гарсан тухай далаа тэнгисийг яаж гаталсан тухай тэгээд энэ бүх зүйлийг хийж байгаа. Тэгэхээр эзэн урдаас нь бас ярьж байгаа. Үнэхээр та нар миний тушаалдаг санах юм бол учир нь би бол эзэн та нарыг эдгэхчүүлээ гэж хэлж байгаа юм. Учир нь эзэн би бол та нарыг эдгэхчүүлээ гэж байгаа. Бурхан хэрэг та нар өөртөө бурхан эзний дуу хоолойг анхааралтай сонсож түүний мэлмэд зүвийг үлдэж түүний тушаалуудыг чих тавьж түүний бүх тогтоолыг сахивал би Египтээс буулгасан өвчнүүдээс нэгийг ч та нарт буулгахгүй гэж хэлж байгаа. Учир нь эзэн бол би та нарыг эдгэгч билээ гэж хэлж байгаа. Тэгэхээр тухайн үед үнэхээр эзэн Египтчүүдийг өвчнөөр цогч байсан баг. Тэгэхээр бид нар янз бүрийн одоо шашинч тэр даганы сүнс ч юм уу янз бүрийн шүтэх үед хамт авдрыг өшөө энэ тэнд тавих үед эзэн янз янзын өвчнөөр цогчсон баг. Хорт хавдраа жишээлээ зогсон байдаг тийм. Тэрнтэй адилхан Египтчүүд Мосыг болон ард түмнийг тавьж явуулахгүй байх үед өвчнөөр цогсон байдаг. Тэгэхээр энэ бүх өвчин чинь тэр цогсон бүх өвчин чинь чанар дээр буулахгүй шүү дээ. Яг л би өөрөө идэгч юмаа гэж хэлж хайцсан. Тэгэхээр бид нэр баяр хөөргийг алдагч тэр улгачаас хөөгдөж яг хөөж зайлуулж явах хэрэгтэй. Тэгээд тэрээс гадна энэ хулгайч гэдэгсэн анзаарч харах хэрэгтэй. Яг бол 40 хоногоос илүү ч юм уу те 49 хоногоос илүү ч юм уу те за магадгүй за жилээс хэтрээд ямар нэгэн юм хүлэгдэж хүлж эхлэх юм бол сүнслэг зүйл байгаа. Тэрнтэй аль нь хөөгдөж байгаа. Жишээлбэл саяхан би бас нэг бөө байсан хүүхдийг чөлөөсөн. Ээжийг нь одоо алсан те тэр сүнсийг нуруунд дээр шивүүлэх гэжсэн байна. Тэр шалтан нүцгэн чөтгөр. Тэгээд
яаж дарамтлаж байгаа нөхөр ерөөсөө гинт өвдгөөд л тэр нь алчиж байгаа. Насаас өмнө залуу явж байгаа тэр өвчнгүүд бол ойхт ойлгомжгүй өвчин. Тэгээд хажууд нь байгаа итгэгч эгчдүүд нь та нар одоо аварч чадхал байсан шүү дээ. Та нар яагаад намайг хөөж чадхал байсан мэт энэ шоолоод даапаалаад тэгээд байж байгаа. Тэгэхээр бузар сүнс бол үнэхээр бидний баяр хөөргийг үнэхээр хулгайлах гэж үздэг. Яагаад бол бидний баяр хөөр өөрөө хүч байгаа. Үнэхээр хүч байгаа. Эзэн үнэхээр баярлан хөөрөн бүжиглэхтэн гэж намайг хэлсэн. Тэгээ би яаж тэ гэж маш их бодсон. Тэгээ сүүлд нь баярлан хөөрөн бүжиглэхэд төвчж чадахгүй энэ бузар сүнсүүд гардгийн байна гэдгийг би ойлгосон. Тэгээ зөвхөн иш үзүүлээ зогсохгүй тэнд байгаа хүмүүс дотор байгаа ч юм тэр газар орчин дотор байгаа бузар сүнсүүд тэрийг дийлдэхгүй учраас гардаг. Тийм учраас магтантаа маш хүчтэй байгаа. Тийм учраас бид нар заримдаа хэрэг шаардлагатай болвол үнэхээр хэнгэг цангаа дэлсэн баярлан бүжиглэж хөөх хэрэгтэй байна. Эзний дотор та нар үнэхээр баярлан хөрөн бүжиглэнгээ иш үзүүлэхтэн эзэн нь үнэхээр эдгэгч нь эзэн байгаа шүү. За танд баярлалаа. Тэгээ таны амьдралд таны баяр баясгалан хулгайлж байгаа бузар сүнсүүд байх юм бол бүгдийг хөөн залуулаарай. Ялангуяа өнөөдөр би маш их сүнслэг зүйлүүд хөөсөн дандаа эрт үхлийн сүнсийг хөөсөн байгаа. Дандаа гэр оронд нь эхнэрийн нөхрийн наавын нэгчийн ах トゥ угийн ээж наавын дандаа наснаас өмнө малчир байхад нь хулгайсан хүмүүсийг би өнөөдөр залбирч таарсан. Тэгээд 5 өдрийн хичээл дээр дандаа залбирал явагддаг шүү дээ. Тэр өдөр болгон ингээд заримдаа өөр байдаг. Зарим өдөр би одоо дандаа нүдний хараа муутай хүмүүс залбирч байгаа. Зарим өдөр хүчрхийл дүрцэн хүмүүс, зарим өдөр бүр нэг аймгийн сумын хүмүүсийг яг сонгож олж залбирдаг ч юм уу. Нэг гэрийн хүмүүсийг сонгож олдог болвол зарим өдөр яг юм нэг төрлийн сүнслэг асуудалтай хүмүүсийг олж залбирдаг байгаа. Тэгээд бие биш ариун сүнс тэрийг хийж байгаа учраас тгийг хийж чадчих байгаа. Тэрээс огт танихгүй мэдэхгүй хүмүүсээ тэгж олно гэдэг чинь боломжгүй зүйл шүү дээ. За тэгээд үнэхээр баяр баясгалан юм хулгайлж байгаа сүнсийг илчилж өгөөрэй. Эзэн бурхан минь ээ. Тэгээд тэрийг хөөн залуулж цэвэрлэж өгөөч гэж хамт тасах өгөөрэй гэж хүсэж байна. Тэгээд танд баярлалаа. Баяр баясгалангаар дүүрэн байх болтугай.